Сайн байцгаана уу? Чотаро Эрдэнэ нарын дуулсан давлгаа дууны гитарын хичээлийг үзүүлье. За, дуучтай адилхан өнгөөр дуулах эсвэл капого 3 дахь ладан дээр хавчна. Энэ дуу маань ерөөсөө 3 аккордоор тоглогдох дуу байна. Эхнийх нь фа мажор, хоёр дахь нь ми мажор, тэгээд ля минор. Фа мажоро энэ бүтэн барьждахгүй бол 4-р утаснаас доошо ингээд бариад тоглоорой. За, ашиглах цохилтоо харцгаая. Эхлээд доошо, 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 дээшээ. Энэ цохилтыг ашиглана. 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4. За, энийгээ тэгтээ нэг жоохон хөнгөн имэлтэй хий. За, хоёр дахь цохилтыг хараарай. Доошо, 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 дээшээ, дээшээ, доошо, 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 дээшээ. Тоонд үзүүлэх юм бол 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и. За, яагаад хоёр янзын цохилт үзүүлж байгаа гэхээр энэ 3 аккордоо хэдүүлээд давтаал яваад байна. Ингэхдээ фа мажор, ми мажор хоёр дээрээ эхний цохилтоо хийн. Фа мажор дээр нэг удаа энийг хийчихнэ гэсэн. Ми мажор дээр нэг удаа хийчихнэ. За, одоо ля минор дээр болохоор нэг хоёр дахь сонголтынхоо цохилтыг хийнэ гэсэн. За, одоо хараарай. Фа дахиад тойрол яваад байна. Хэрвээ энэ хоёр дахь урт цохилтоо та хэд маань хувааж хэрэглэж чадна гэх юм бол фа мажор дээр 1 и 2 и гэд и дээр нь аккордоос солиод 1 и 2 и 3 и 4 и гэж хувааж бас хэрэглэж болно. Хуваахтаа нөгөө урт цохилтыг хуваахаа жоохон хэцүү байгаад байдаг учраас арай амарчлаад эхний цохилтыг санал болгосон гэсэн үг. Хэрвээ хувааж чаддаг асуудалгүй хүмүүс ах юм бол тоглож болох нь байна. За, чадахгүй хүмүүс нь болохоор бам 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 хуваахгүйгээр эхний цохилтоо нэг удаа хийгээд явчихна гэсэн. За, ойлгомжтой хэдүүлээ жишээ олгоод дуулаад үзье. Зөвхөн цаанаас зүрхээд ирсэн борооны төсөл зүүн зэжиний плед хандагдлаа санаа юу. Зөвхөн цаагаар зөвхөд орсон. Дуу маань ингээд 3 аккордоор тойруулаад явчих амархан учраас ойлгохгүй зүйл гарахгүй гэж найдаж байна. Хэрвээ гарах юм бол сэтгэлээсээ бичээд асуугаарай. Бас манай суваг жаахан ч гэсэн танд хэрэгтэй санагддаг бол subscribe гэсэн товчон дээр дарж дэмжгээ битээ мартаарай. Баярлалаа. Баяртай.